За guys юу яцгаана? Тэгэхээр бид өмнөх видеоныхоо үргэлжлэл болгож high performance alpha хүний 21 дадлыг ярьж байгаа. Тэгээ өнөөдөр бүгдээрээ 11 дахь дадлаас 21 хүртэл ярьцгаая. За тэгэхээр 11 дахь дадал юу вэ гэхээр гохоо дар гэж байгаа. Ерөөсөө шууд үйлдэл авдаг байх. Ер нь миний анзаарснаар амжилттай хүмүүс юу вэ гэхээр өөрийнхөө intuition гэж ярьдаг те. Өөрийнхөө дотоод мэдрэмжийг маш сайн чагнаж чаддаг тийм мэдрэмжтэй хүмүүс байдаг. Тэгэхээр дотор нь ямар нэгэн байдлаар ингээд бүх юм бүрэлдээл за энэ яг амжилтанд хүрэх юм байна гэж мэдэрхэл юм бол яг тэр мэдрэмж төрж байгаа дээр маш хурдан үйлдэл авч тэрийг шууд ажил болгодог. Тэгээ би эргэн тойрныхоо хүмүүс зөвлөдөг юм нь юу вэ гэхээр хэрвээ дотроос чинь үнэхээр багтаад хийж чадна гэх юм бол тэрийг 24 цагийн дотор ажил болгох. Хамгийн удаандаа 72 цагийн дотор ихэд учрыг нь олоод ажил болгоцсон байна. Бизнесийн санаа төрсөн дотор чинь багтсан итгэл төрсөн дээр нь гяс хийхгүй бол маргааш хийх юм бол нөгөө үс засуулахад муу өдөр гэдэг чинь бизнес хийхэд муу өдөр болоо хувирчна гэсэн. Тэгэхээр ерөөсөө л яаралтай тэр дор нь 24-өөс 72 цагийн дотор ажил болгодог байх. Би таатай нэг жишээ хуваалцъя. E-commerce гэдэг хүмүүс яадаг вэ гэхээр хэрвээ winning product болсон үнэхээр сайн зарагдах бараагаа олцгол юм бол тэр бараа нь ерөөсөө л 2-3 цагийн дараа хамгийн удаандаа 5 цагийн дараа аль хэдийн creative хийсэн буюу контент хийсэн. Тэгээд айд явуулахад бэлэн болгоцсон байж байдаг. Тэгэл 5 цагийн дараа нэсгээд шууд орлого орж ирэл захиалга аваад эхэлж байгаа. Тэгэхээр иймэрхүү хурдтай явж иж амжилтанд хүрдэг байна. Тэгж чадахгүй бол ер нь хэцүү. Үйлдэл авч чадахгүй эргэлзээд идэг хүн бол ер нь бизнес нэг хол явах айгүй эргэлзээтэй. За 12 дахь дадал маань юу вэ гэхээр өөрийгөө 116% дайчил гэж хэлмээр байна. Юу вэ гэхээр бизнес хийж байгаа яг үнэхээр та 1% рүү ормоор байгаа юм бол оролдоод үзье, тэгж жагаад болъё, за тэгж жагаад яри өгшөн гэдэг юм баг байхгүй. Ерөөсөө тийм бол тийм үгүй бол үгүй те. Хоёрын хооронд юм ерөөсөө байхгүй. Нэг бол халуун, нэг бол хүүтэн бүлэн гэж байхгүй. Нэг бол хар, нэг бол цагаан дунд нь саарл гэж байхгүй. Ерөөсөө л орно гэх юм бол орно гэхдээ орсон шиг орно. Эцсийн үдтлээ орно. Ялахгүй бол тийш орохгүй. Миний нэг сонсчоос айгүй гоё үг нь юу вэ гэхээр ер нь бол альфа хүн гэдэг бол ямар нэгэн салбар руу орж ирэхдээ яаж оройд нь гарах вэ гэдэг стратеги тархиндаа зурчаа шууд ороод ирдэг. Харин орж ирчээд юу хийхээ ойлгохгүй байгаа юм бол яг альфа характер нь бүрдэг хүн гэсэн. Бид нар нэг ярьдаг штэ. Нэг хөл бөмбөгийн багт мундаг юм од тоглогчдыг олныг хийж болдгоо маа гэж. Яг тэр бүх хүн тэнд яаж өөрийгөө ялгарч ондоосч тэр багийн хамгийн шилдэг тоглогч болох вэ гэдгийг харцсан байдаг. Яг тэрийг биелүүлэх гэж явна. Тийм учраас олон эготой хүн нэг багт бүрддэггүй шалтгаан дээр. Мэдээж альфа хүн эготой байхгүй гэж байхгүй. Тэр ганц юм нь юу гэхээр яг орой дээр нь гарч чадна гэсэн нэг салбараа сонгоод тэрэн дээр бүр тултлаа зүтгэх хэрэгтэй. Тэгээд тэр нь 100% өөрийгөө дайчлагч. Миний хэлж байгаа нь болохоор 116% дайчлаа гэж. Жирийн хүмүүс магадгүй өдөрт 8 цаг ажиллаад өөрийгөө лаг дайчилж ингэж бодох юм бол үгүй 12 цаг ажиллаа. Хүн магадгүй өөрөө 2 цаг бэлтгэл хийж байгаа би болчлоо гэж хэлэх юм бол үгүй 4 цаг бэлтгэл хий. Өрсөлдөгч чинь хэдэн цаг хийж тэрнээс нь хамаагүй илүү олон цагаар ажил, хамаагүй илүү амжилттай хүмүүстэй хамтарч ажил, бүр хамаагүй их мэдээллийн сурвалжийг худалдаж авах бүрээсээ бүх боломжийг өөртөө ашигла. Тэгжээж л та ялчгүй 1% рүү гарч ирнэ гэсэн. За 13 дахь дадал нь юу вэ гэхээр олонний өмнө хариуцлага хүлэе гэж. Заавал хүний өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй. Ер нь бол хэрвээ хүчрхэг эрэгтэй хүн болъё гэж бодож байгаа бол хүүхэдтэй болох үедээ хизэж тэгж жагаад болъё, болохоор нь болъё, бэлэн болохоороо гэдэг юм байхгүй. Ерөөсөө л хэрвээ чи амжилттай альфа болъё гэж бодож байгаа бол яалчгүй бусдын өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй. Хэдэн хүн нуруунд дээр авч явах уу гэдгээр чиний бяраа чинь хэмжээ гэж бодъё л доо. Тэгм бол яа багатил олон хүүхэдтэй бол олон хүний өмнө хариуцлага хүлээн. Өглөө 6 цагт уулзалцаар л хэдэн зуун хүнийг өөр. Тэгээ өөрөө 5-аас босоод өөрөө яваад оч. За өөрөө эрт унтах хэрэгтэй болно. Чи өглөөрт босох хэрэгтэй болно. Чи ус цасанд орно, бие хаагаа бэлтэн бүх юм чинь. Хэрвээ чи үнэхээр өөртөө өндөр түвшний стандарт тавьж байгаа юм бол тэр хэмжээнд бие авч яв, эрүүл мэндээ авч яв, дасгал хөдөлгөөний хий, олон хилтэй бол, бизнесээ сайн хий, тоон дээр анхаар те олон хүнийг цалинжуул. Ерөөсөө чи ингэж ижил тэр дэшигээ гарч ир. Чи хүртэх хэрэггүй бол тэр амжилтыг бурхан чамд угсаа өгөхгүй. Тэр чинь гол анхаарах зүйл бол ерөөсөө улам бүр хариуцлага өөртөө авах. Тэгжээ чи өөрийгөө улам бүр шанцаас сорно гэсэн. Бидний өмнөх видеон дээр comfort zone-оос гаргаж хэлсэнтэй адилхан ерөөсөө хариуцлага нэмээд байна. Миний хувьд яадаг вэ гэхээр би өөрийгөө өглөөрт босохын тулд албаар хариуцлага тавьдаг ус. Тэрний юу гэхээр би өглөө гүйлт 6 цагаас зарлцдаг. Хэдэн зуун хүн бүртгүүлцдэг. Тэгээ би яах вэ? Өглөө 5-аас босохоос ямар ч арга байхгүй. Би 5-аас босохын тулд өмнөх оройн би 9-өөс унтахаас ямар ч арга байхгүй. Эсвэл би өглөө 6 цагт би ном уншлах зарлцдаг. Тэгэхээр би өмнөх оройн бас эрт унтахаас арга байхгүй, номоо сонгохоос арга байхгүй. Тэгээ би ном уншихдаа би англи хэл дээрээс уншина. Тэгээ орчуулж өгнө. Тэгэхээр миний англи хэлний дуудлага маань сайн байхаас арга байхгүй, би сайн орчуулга хийж чаддаг байхаас арга байхгүй. Ерөөсөө би бүх юмн дээр дандаа ингэж өөртөө илүү хариуцлага өгч явдаг. Заримдаа би бүр ямар нэг юм зохион байгуулах стаж дээр маш богино хугацаа өгч өөртөө албаар шахаж тавьдаг. Одоо өнөөдөр 2 дахь өдөр байлаа гэж бодоход окей. Хагас өдөр ийм ивент хийнэ. Гэтэ тэр нь бүр маш том хэмжээний ивент.
Тэгээ тэрэндээ өөрийгөө пүшлдэг гэсэн. Ингэж өөрийгөө би өвдөлтөнд дасгаж, хариуцлаганд дасгаж, олон хүмүүстэй ажилуулж, сургаж те богино хугацаанд их зүйлийг амжуулж сургадаг. Одоо чи манай хурим гэхэд ерөөсөө 1 сарын дотор бид нар төлөвлөж хийсэн. Тэгээд контентоо бид нар 3 парт болгож нийт бараг цаг 30 минутын контент оруулсан. Ерөөсөө 1 сарын дотор бас эдэлсэн. Тэр ерөөсөө бүх юмн дээр ингэж өндөр хариуцлага өөртөө шахаж тавьж өөрийгөө дарамтлж амьдрдаг гэсэн. Тэгжээс л угаасаа урагшаа юм. За тэгэхээр 14 дахь дадал руугаа орох юм бол үргэлж energy drink шиг энергитэй бай. Үргэлж энергитэй бай гэдэг нь мэдээж энерги менежментийн талаар жоохон суралцах хэрэг гарна. Сонсдог хөгжмөө үргэлж ап темпих байлга. Эргэн тойрныхоо хүмүүс дунд урвайсан, нурмайсан тийм хүмүүсийг эзэж бити байлга. Хажууд чинь тийм хүн байх юм бол уучлаарай чи өнөөдөртөө явчихдаг уу гэлч. Яг тэр чи бидний энергийг хүнд гаагаад байна. Тэр ерөөсөө эргэн тойрондоо сул доороо амьдралд ялагдсан, зударсан, зүтэрсэн тийм хүмүүс ерөөсөө байхгүй. Тийм хүмүүстэй харьцахгүй. Монголчууд энэ тал дээр бол миний бодлоор бол энерги менежмент айгүй сайн байсан. Юу ихээр өвчтөе хүн гаднаас хүн оруулж ирдэггүй. Гадны хүн салхи оруулж ирэхээр гаднаас муус хүнс оруулж ирж гин гэж үздэг монголчууд. Яг энтэй адилхан муус хүнстэй сүлд химэрэн дөрөйтсөн явж байгаа хүнтэй тэгж харилцаанд ордог. Яг тэр энерги халдварладаг гэдгийг монголчууд мэддэг. Тийм учраас уулын орой дээр гарч энерги авдаг. Амжилттай хүн дээр очиж энерги авдаг. Төрүүлсэн морины хүснөөс энерги авдаг. Гэхдээ тэр болгоно үнэхээр яг энерги өгөөд хүч ороод орлого нэмэгдээд байгаа юм биш үү. Гэхдээ ямар хүмүүстэй өөрийгөө ойрхон байлгаж ямар хүмүүсээс хол байх вэ гэдгийг монголчууд мэддэг байсан. Тэгэхээр яг энэний адилаар юу гэхээр үргэлж энергитэй бай. Амжилттай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл дандаа ирээдүй, алсын хараа, төлөвлөлт, зорилго, амбиц, шин мэдээлэл, ур чадвар, боломж ирж идэг хүмүүстэй ойрхон бай. Ерөөсөө энерги байнгын тийм байлга. Хоолчин ч гэсэн. Ерөөсөө өөрийн чинь залхуу олгох, сахартай, их гурилтай хоолнуудыг дандаа орой шинээр идэх биш. Дандаа ирчүүч өгөх хоол хүнсүүдийг өөртөө хэрэгэл. Ерөөсөө л амьдрал гэдэг бол ерөөсөө энерги урсгал. Тийм учраас чи хамгийн сайн энергийг нь өөртөө шүүж, ялгаж өөртөө авах хэрэгтэй гэсэн. Сонсож байгаа мэдээлч хүртэл сөрөг дуус, сөрөг мэдээ, хэрүүл уруул ерөөсөө сонсохгүй үзэхгүй. Үргэлж дандаа өөртөө чинь хэрэгтэй дараагийн түвшинд гарах зүйлүүдийг л сонсно. Өөр ямар ч юмтай харьцахгүй. Ингэж явах хэрэгтэй. Би нэг сонирхолтой зүйл хуваалцахад нэг мундаг бүх хүний гэр бүлтэй би нэг удаа уулзч үзчихсэн. Тэгээд тэгсэн чи эхнэрийнх нь хэлсэн зүйл нь юу гэхээр айгүй анхаарал татсан. Тэр нь юу гэхээр манай хүн чи ийм мундаг бүх хүн би өөр нэг олон эмэгтэй найзтай байгаад гадуур дотор их яваад идэггүй гэж. Яагаад гэдгсэн чи би нөхөртөө ямар ч энерги халтаачих юм бэлээ гэж байгаа юм. Тэгэхээр нэг баахан салсан, нийсэн, шоудсан, уусан, идсэн, мөнгө төгрөгөө үрсэн, тэрийг ярьсан, ховж ярьсан хүмүүстэй би уулзах юм бол би тэр энергийг нь өөрөө гэртээ тээж авчираад нөхөртөө тэр энергийг өгөх мэдээллийг дамжуулах ийм мигэд нөхрийн маань спортын амжилтанд нөлөөлөл яах вэ гэж. Тэгэхээр ер нь бол бас бодгол асуудал. Эргэн тойрны хүмүүс чинь хаагуур хинтээ явж байна. Ямар энергитэй хүмүүстэй хамт байж байгаад орж ирв. Энийг айгүй сайн зэнзүрлдэг байх хэрэгтэй. Тэгжээж чи өөрөө гол зүйл дээрээ анхаарч ээж өндөр бүтээмжтэй өндөр үр дүн гаргах нь тийм. За 15 дахь дадал. Үргэлж өөрийгөө бусдаар хянуул. Юу гэхээр өөрийг чинь хянж accountable барих хүн үргэлж хажууд чинь байх хэрэгтэй гэсэн. Ер нь бол хариуцлагаас зүхтаадаг хүн бол хүнээр хянуулах айгүй дургу. Яагаад тэгэхээр хариуцлага тооцох менежер шиг захирал шиг хүн байхаар те чиний алдаа дутагдлыг чинь чам шууд хэлж байгаа. Чи хийх чи хийхгүй. Чи хэлсэн амд хүрэхгүй. Чи хариуцлагагүй. Чи болоогүй байна гэд. Тэгээ энтэй хүн тулхаасаа хайгаад идэг. Айгүй энэс зүхтааж амьдрах гэдэг. Эсэргээрээ ийм хүнтэй хүн ч явуул айгүй азтай юм бохгүй. Үргэлж өөрөө чи араас чинь тэр шаардлагатай ташуурыг өгж чамайг accountable барина гэдэг бол. Би community-ийн гишүүд юу гэж хэлдэг вэ гэхээр өөрийнхөө accountability partner гэдэг хүнээ олж ав гэж. Тэгвэр үргэлж өөртөө чинь адилхан зорилготой анханасаа амлсан ярьсан тохирсон юм адилхан. Тэгээ чамд хянамгай чамд ингэж хатуу ханддаг тэр хүнийг олж ав. Чи жимд явна гэсэн яасан. Тэ? Чи 7-5 явна гэсэн хаана. Гэхдээ чи борлуулалтаа нэмэх гэсэн хаана. Чи өдөр болгон 2 reel видео оруулна YouTube хийнэ гэсэн хаана. Контент тууж хаана. Чи дахиж ингэхгүй гэсэн яасан. Чи ингэн гэсэн яасан. Тэр хүмүүст уулзна гэсэн яасан гэж ингэж хилдэг хүн хажуудлаас чинь 3 дахь читгээд зөвлөгч хөндлөнгөөс ажиглагч байхгүй бол чи өөрөө өөрийнхөө амьдралыг мэдээд том толгоолоо явах юм бол чи буруу яваад байгаа ч мэдгүй зөв яваад байгаа ч мэдгүй ухраад байгаа ч ойлгохгүй. Тэгэхээр үргэлж хажууд чинь зөв замыг чинь сануулж идэг accountability partner байх хэрэгтэй. Ийм хүн хажууд чинь байгаа бол бро би нэг л мэлмэр. Чи бол азтай нөхөр байна. Хажууд чинь тийм хүн байгаа талархах хэрэгтэй. Яг тэр тийм хүнч хүмүүс маш их буруу замаар явж байгаа ангал руу ундаг. Маш их тойроо замаар явдаг. Маш их боломжийг алддаг, маш их мэдээлэлээс хоцордог.
айгүй хэцүү замаар явдаг гэсэн үг. Тэгэхээр тэг шаардлагагүйгээр ерөөсөө гол юм руу орохын тулд өөрт чинь accountability partner хэрэгтэй. Тэг ийм хүн олон байх тусмаасаа. Бүр салбар болгонд байж болно. Эрүүл мэнд дээр чинь нэг тийм хүн, гэр бүлийн талбар дээр чинь нэг тийм хүн, бизнесийн талбар дээр чинь нэг тийм хүн, мөнгө санхүүгийн хөрөнгө оруулалтын талбар дээр чинь нэг тийм хүн. Тэг бүгдээрээ ерөөсөө чамайг чи чинь одоо ямар арчаагүй гэж идэг байх юм бол чи энэ бүх дарамтан дотроос жинхэнэ алмаз шиг юм болж гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүн өөрт чинь дарамт өгөх, шахалт өгөх, бурууч хэлэхэд л ямар ядаргаатай мэд үглээд байдаг тийм нэг шалчгануур л эрэхтэй бити болчоор. Тэг ялангуяа нэг эрэхтэй хүмүүс үзэж байгаа бол тэгэхээр өөр чинь гол анхаарах зүйл бол accountability partnerтай болох. 16 дахь нь юу вэ гэхээр зөв хоолол, нэмэх нь дасгал хий. Тэгэхээр high performance хүмүүсийг харахад бол ер нь дасгал хийдэггүй, гоё биегүй тийм бүдүүн мөртлөө high performance хүн гэж бараг хэцүүтэй. Та одоо бүр яг төсөөлтөө үнэхээр амжилттай, тулцсан амжилттай. Хоолооч зохицуулж чаддгүй тийм хүн харж яснаа. Эрүүл мэнд нь бүр будаа олцсон, бүр явах эцгүй бүдүүн тэгээд амар амжилттай хүн харж ясан хүн байна уу? За бүр магадгүй яг тэр биеийн жингээрээ спортоор хичээлдэг ч юм уу тийм л хүн биш бол тийм байдгаа ядсан тийм бие хаатай өөрдөө анхаардаггүй те нүүр ам нь хөхөрж мөхрөөд хармаар татаад бүр амар болцсон тийм амжилттай хүн гэж баг юм байхгүй. Тийм хүн амжилттай байх юм бол эрүүл мэнд нь үргэлж тэр амжилтыг хойш татна. Тэр амжилттай байхын тулд суурь нь юу гэхээр өөр чинь эрүүл мэнд, өөр чинь энерги менежмент, өөр чинь хооллолт, өөр чинь нойр бүх юм. Тэгээд дасгал хөдөлгөөн гэдэг бол ерөөсөө биеийн жингээ барьна гэж болно. Айгүй энгийн зүйл шүү дээ. Хүн өдөрт авч явах ёстой нэг хэдэн калори байгаа. Энэ калороо илүү их авах юм бол тэр чинь өөх болж нөөцлөгдөнө биед чинь. Тэхийн тулд энийг яах ёстой вэ гэхээр бид нар үргэлж шатааж явах ёстой. Тэгэхээр бид нар идж байгаа хэмжээнээсээ илүү шатаасаар байх юм бол бид нар жингээ барьж чадна л гэсэн үг. Тэгэхгүй шатааж байгаа хэмжээс илүү их идэх юм бол энэ ч өөх болж хуримтлагдаад байна. Уул нь бол амар энгийн. Тэгээд дээрэс нь өөх болж хуримтлагддаг нүүрс усны төрлийн хүнснүүд байгаа. Гурил, талах, будаа одоо юу гэдэг. Иймэрхүү зүйлсээс илүүтэйгээр уургалаг хүнсийг хэрэглүүл хамаагүй дээр. Уурагч нь булчингийн чинь тижэл болно. Тэгээд булчингийн мас өндөр байх тусмаа хүн залуулаг байна. Ирч хүчтэй байна, хөдөлгөөнтэй байна, урам зоригтой, ирчүүд нь тестостерон өндөртэй байна. Тэгэхээр бидний гол хийх зүйл бол ерөөсөө л уургалаг хүнс хэрэглэх. Тэгээд дээрэс нь тогтмол идсэн калориосоо илүү шатааж явах. Оюун санаагаараач тэр алхаж байгаа хурдаараач тэр өдөр тэр 100000 алхдаг гэсэн чинь дасгал хөдөлгөөн хийдэг гэсэн чинь амьдралын хэм маяг байна уу, эрчтэй хүчтэй, урам зоригтой байна уу, үсэрч хараадаг байна уу. Ерөөсөө л калори маш ихийг шатаах. Тэгээ нөгөө талдаа уургалаг хүнс хэрэглэх. За ингэжээж эрүүл мэндийн хувьд, энергийн хувьд, тархины хувьд, сэтгэх хурдны хувьд арай нэг зөв голдрал дээр байна гэсэн. Тэгэхгүй хооллолт нь буруу, нойр нь буруу, бүх юм нь буруу. Тэгээ дээрэс нь баахан сахар гурил хэрэглээ. Тэгээд би high performance амжилтанд хүрнэ, мөнгө олно, гоё амьдрах гэх юм бол тэр бол нэг урт настай байхгүй. Нэг л өдөр тэр асуудал чинь жагаа буцааж хоошин татж унгааж чи дахиж нойлоос эхлэх хэрэг гарна. Тэгэхээр ямар нэг юмыг урт хугацаанд тогтвортой хийхийн тулд яалчгүй юм систем хэрэгтэй. Системгүй амжилтанд хүрсэн нэг ч хүн байхгүй. За 17 дахь зүйл бол юу вэ гэхээр лузерүүдтэй битгий hang out хий. Тэгэхээр лузерүүдээс хол байх хэрэгтэй. Лузерүүд гэдэг нь бидний энэ ярьж байгаа бүх зарчмын яг эсрэг амьдардаг хүмүүс. Үргэлж бусдыг үгээр амьдардаг, үргэлж буруу хоололдог, үргэлж бусдыг буруутгадаг, үргэлж ямар ч зарчимгүй амьдардаг, таашаалын төлөө амьдардаг, дуртай зүйлээ хийдэг, хэлсэн ярьснаасаа урвдаг, шаравдаг. Одоо юу вэ? Бүгд өмнөх зарчмууд ухраа л да, тий. Хинээр ч өөрийгөө хянуулах дурггүй, хиний ч өмнө хариуцлага хүлээдгүй. Тэгээ ямар ч энергигүй, лазандсан, юунд ч өөрийгөө дайчилдаггүй, үйлдэл авах хичээл хизээж авдаггүй. Иймэрхүү яг бидний ярьж байгаа зарчмын эсрэг хүнээс ерөөсөө хол бай. Энэ хүнийг чи өөрчилж чадахгүй. Яалчгүй байгалийн шалгарлын хууль өөрөө хатуу. Хамгийн удаан гөрөөс угаасаа амтны хоол болно. Хамгийн удаан арслан ууслаар ямар ч хоол барьж ирж чадахгүй. Чи ерөөсөө удаан байх юм бол тэгэл арслан ч байсан гөрөөс ч байсан чи хоолгүй эсвэл чи хоол болно. Тэгэхээр гол юм хийх систем нь юу гэхээр ерөөсөө л өөртөө зарчимтай оюун санаагаараа өөрийнхөө зорилгын төлөө энэ махан бие удирдах амьдрах. Махан биеж удирдах чадахгүй бол оюун санааны манлал хийж, бусдыг байлдан дагуулга, нийгмийг өөрчлөх, хувьсгал хийх мөрөөдөд чирэг байхгүй. Ерөөсөө л өөр дээр анхаарна л гэсэн үг хэлээд. Тэгэхээр ийм лузерүүдээс хол бай. Яг гэхээр бид нар өмнө бас нэг видео оруулсан, би энэ дээр оруулчих. Ийм лузер хүмүүс юу гэхээр яг зомби шиг вирусээ цацж авдаг. Тэгээд маш олон хүмүүсийг өөртөө игнээр нэгтгээд тэр хүмүүсээрээ бусад хүмүүсээ зэлгэж явдаг. Угаасаа эдний систем нэр, амьд үлддэг систем нэр. Тэгэхээр Zombieland гэдэг тоглоом шиг те нөгөө World War Z гэдэг шиг тэгээ ийм хүмүүсээс л хол байна да. Эдрийг муулаад хэрэггүй. Эдэртээ дайсагналцаад хэрэггүй.
Эдэртэй нэгээ үзэх гээд хэрэг байхгүй. Чи угаас барахгүй. Эдэр чамайг буулгаж ирж байгаа л өөрийнхөө ертөнцтэй л балбана. Тэгэхээр ерөөсөө хоол авах хэрэгтэй. Зөвхөн өөртөө ч адилныг дугуй болсон тэр хүмүүсүүдэл бол тэгээд яг тэдэртэй урагшаагаар. Бид нар нийгмийг харах юм бол энэ нийгэм эдийн засгийн пирамид гэж нэг амар юм байна шүү дээ. Хүн чинь бүтээмжээр олж байгаа мөнгөөрөө нийгэмдэр нийлүүлж байгаа үндснээр ингээд маш олон төвшингүүдэд хуваагдчихж байгаа байхгүй. Бид нар одоо ингээд бүр доошоогоо ингээд ядуу буурай гээл те. Тэгэл дийшээ одоо юу гэдэг ингээд дундаж. За дунджаас жоохон доогуур, дунджаас жоохон дээгүүр, тэрнээс дээшээ баян хөрөнгөтэй гэл ингээд дээшээ явна шүү дээ. Дээшээ явах тусмаа ерөөсөө л тархиараа ажилдаг өндөр бүтээмжтэй, өөртөө хайртай те. Ерөөсөө үнэт зүйлсийн дараалан зөв ингээл маш олон юмнуудыг бүрдүүлж хүн дээшээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр доогуур байгаа хүмүүсээс хол байх хэрэгтэй. Тэгэхгүй бол дахиад нөгөө 5 найзынхаа 6 дахь чи дараараа гэдэгтэй адилхан. Жоош татагдана гэсэн үг. За 18 дахь дадал юу гэхээр заримд 8 шигтэй сонсогдож магадгүй. 7 хоногт 120-оос 140 цаг ажил гэж. За энэ миний өгж байгаа зарчим биш үү? Dan Penny-г яг шиг QLA програм дээр ордог систем. Тэгэхээр 7 хоногт 140 цаг ажиллана гэж өдөрт 20 цаг ажиллана гэсэн үг. Эсвэл өдөр чи 18 цаг ажиллана. Юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө л босоол орны чи урд ширээ чинь тэгэл ажиллая. Хоол хийж явахдаа ажиллая. Ерөөсөө бүх юм чи ажил. Шээчэд ирж ажиллая. Ерөөсөө сэрүүн байгаа бүх цагтаа өглөө нүдэ нэг ажиллая, унтах хүртэл ажиллая. Шүнжэнгээ ажиллаа зүудл босч ажиллая. Би ойлгож байна. Төгөө эн чи юу болоод байгаа юм бэ гэж бодчих магадгүй. Ингиж амар хөдөлмөрлөлтэй юм уу гэж. Би ингэж хөдөлмөрлөлтгүй амжилтанд хүрсэн ерөөсөө харж байгаагүй. Өөр яг яах? Өөр ямар арга вэ? Игэл хүн, энгийн хүн яаж амжилтанд хүрэх юм? Үгүй чи ямар чанс байхгүй шүү дээ. Одоо за болий, за чи амжилтанд хүрнэ гэж бодъё л доо. Чи 7 хоногт 40 цаг ажилладаг. Чи өдөрт 8 цаг 5 өдөр ажилладаг. Чи хажууд чинь 140 цаг ажиллаж байгаа хүнтэй яаж та хоёр зах зээл дээр өрсөлдөх юм? Чи нэг юм хөгжүүлэх гээд явж байна те. Чиний 40 цаг ажиллаж штэ те. Энэ хүн чинь 7 хоногт 140 цаг. Чамаас бүхэл бүтэн бараг 4 дахин урт ажиллаж байгаа. Чи сард хийх ажлыг 7 хоногт хийн. Чи бодоо чиний 4 сард хийх ажлыг сард хийчихнэ. Чиний жилд хийх ажлыг ерөөсө 3 сард хийн. Тэгэхээр чин зах зээл хаашаа явах вэ? Хин хамгийн их сайн хөгжүүлэлт хийж байгаа. Хин хамгийн урдах хийж байгаа юмд мундаг байгаа. Ерөөсөө тийшэл явна үстэй. Тэр зах зээлийн хуулиар угаас ингэж шалгараа гараад ирдэг. Тэр амжилтанд үрийг гэвэл яалчгүй ингэж ажиллахаас арга байхгүй. Гэхдээ би дахиад хэлье. Зүгээр л адуу ман шиг хөдөлмөрч тууштай байгаад байвал бас амжилтанд хүрэхгүй. Тэрний талаар энэ дээр видео оруулсан байгаа. Тэрийг заавал нөхөж үзээрэй. Тэгэхээр 7 хоногт 120-с 140 гэдэг чинь бүгдээ хуваагаад үзэх юм бол өдөрт за нэг 16 цаг гэлчээ те. Тэгээ одоо нэг юм байна. Яг ингэж ажиллахад Монголын нөхцөлд амьдрахад бол нэг юм айгүй хэцүү. Түгжрэл хэцүү. Тэгээд бас өвлийн хүүтэн айгүй хэцүү. Тэгэхээр миний хувьд яаж энэ асуудлыг шийдсэн бэ гэхээр би гэртээ оффиссан, гэртээ ажилчтай авчирсан. Гэрээсээ би одоо энэ контентыг хийж байна. Тэгээд юу гэхээр би түгжрэлт офис руу явах гэж 2 цаг босч ирэх гэж 2 цаг алддаггүй. Тэгээд гадаа хүүтэн учраас хувцас өмсгөж гарч бээрчээд буцаж дулаацах гэж халуун цаа уух гэж дахиж 1 цаг алддаггүй. Ерөөсөө өдрийн 5 цаг ерөөсөө алдах хэрэг байхгүй. 5 цагаар би ажиллаа хийж юмараа. Тэгжээж энэ бүх контентууд та нарт хүрч байгаа. Энэ бүх судалгаануудыг давхар хийж байгаа. Давхар хажуугаар нь би community-г авч явж байгаа. Давхар хажуугаар нь би өөрийнхөө онлайн бизнесүүдийг авч явж байгаа. Тэгээ би 3 хүүхэдтэй. Тэгэхээр энэ бүх зүйлийг ингэж хийхин тулд надад ерөөсөө цагийн менежмент гэдэг зүйл бол ерөөсөө номер 1 зүйл төлөвлөгдөөгүй минут секунд гэж байхгүй. Ерөөсөө бүх юм системийн дагуу явах хэрэгтэй л гэсэн. Тэгэхээр ингэж явж ийж амжилтыг өөр юм болгодог байх нь. За 19 дэх дадал юутай холбоотой вэ гэхээр хүний сэтгэл зүйтэй холбоотой. Юу гэхээр хамгийн мууд бэлт гэж байгаа. Бүр хамгийн муу юм болно гэж бод. Удахгүй бүгдээ бүр дэлгэрэнгүй ярина. Тэгээ хамгийн сайн зүйлд найд. Юу гэсэн үг вэ гэхээр prepare for the worst, hope for the best гэж байгаа. Жишээ авч хэлэх юм бол удахгүй чиний ойр дотны нэг хүн чинь маш хүнд өвчин тусаад маш өндөр эмчилгээний зардал хэрэг болно гэд бэлэн бай. Удахгүй гинэт чи машинтай явж байгаа чинь гай газар дуураас нэг машин гарч ирээд нэг юм мөргөөд нэг юм чивдрээд хитэн өдрийн ажил болоод тэгээ маш их чи өрөнд орно гэдэгтээ бэлэн бай. Чиний нэг найзжсэн хүн удахгүй чамаа гөрн мөрнө гэдэгт бэлэн бай. Ерөөсө бүх зүйлд бэлэн бай. Яа тэр зүйл болох үед чи аль хэдийн бэлтгэлтэй байна гэсэн үг. Одоо өвөл 100 болохтой бэлэн бай те. Ерөөсөө л хамгийн муу зүйлд бэлэн байж жоохон санаатай бай. А тэгээд мэдээж үргэлж юм сөрөг байхгүй шүү дээ. Нөгөө талдаа юу гэхээр хамгийн сайнд найд. Хамгийн сайхан болж иргэнэ.
хамгийн гоёор эргэж дуснаа гэдэгт үргэлж найдаж яв. Гэтэ хамгийн мууд бэлтгэлтэй. Тийм учраас одоо бүгд бүр амар фантазли л да. Дайн болоогүй байсан ч гэсэн өөр ингэсэн буутай бол, дайн болоогүй байсан ч гэсэн буу ашиглаж сур. Ямар ч зодон зохион болоогүй байсан ч гэсэн хаанаас ч асуудал гарч ирээд хин нэгэн чамайг зөхиод авах юм билээ, найз зөхөн урьд дайрах юм билээ. Зодооны урлагаар хичээл. Тэгээ эрсдлийн саныг 100 сая төгрөг даалтхий хаанаас ч ямар асуудал гарч ирээ билээ. Өөрийнхөө хийж байгаа бизнес болгоныг ярьж байгаа, бичиж байгаа үг болгоныг баримтжуулж хадгал, зураг ав, харилцаануудаа бүх юм анги. Хамгийн мууд бэлтгэлтэй, санаа мотой. Гэтэ хамгийн сайныг хүлээ. Ойлгомжтой. Тэгэхээр би яг энэ дээр бүр нарийн тактикуудыг бол 1%-ийн зааж өгдөг. Гэтэ энд бол олон нийтэд жоохон яриад байж болохгүй юмнууд зөндөө байна. За 20 дахь дадал руу орцгоё. Сүүлээсээ 2 дахь дадал. Ширээгээ орой бүр зэгцэл. Юу гэхээр өнөөдөр хийн гэсэн ажлуудаа яг хийж дуусчиж унтаа гэсэн. Эсвэл хийж дуусгаж амжихгүй байх юм бол ерөөсөө цэгцлээд энэ зүйл яг маргааш игдний нөгөөдөр игдний ингэн тэгнэ гэдэг бүх юмуд орой дүгнэ. Өнөөдөр яах гэж нүдэнээс өнөөдөр яах гэж би амьд байгаа. Өнөөдөр миний хийсэн зүйл ард нь гарсан зүйл юу вэ гэдгийг өргөж дүгнэ. Өдөр болгон тэрийг хэмж маргааш яаж сайжруулахаа бод. Ерөөсөө мөнхийн юм юмд явж ийж амжилтанд хүрэх нь. Тэгэхээр ширээгээ цэвэрлэ. Тэгэхгүй одоо ширээн дээр байгаа зүйл нь хэдэн сар жилийн өмнөх зүйл, ирээдүйд хэдэн сар жилийн дараа их зүйл, одоо хийж байгаа зүйл бүгдээрээ овоорцсон. Нэг л их том нэг юм овоолсон чулуунуудын ард сууж байгаа юм шиг л хүн те. Ингэж сууж замбрааг ажиллах юм бол ерөөсөө ойлгомжгүй. Тэгэхээр өөрийнхөө хийх гэж байгаа зүйл болон хийж байгаа зүйлүүдийг стратеги төлөвлөлтөөр гарч ирээд цаг хугацааны ирэхээр хувааж тавиад яг энэ 7 хоногт миний хийх зүйлийг энэ сард хийх зүйлийг энэний ард гарна, энэний ард гарна, энэний ард гарна. Тэгээ өнөөдөр хийх зүйл маань яг хийцэн далт хийлээ. Хийцэн далт хийлээ. Ерөөсөө ширээ цэвэрхэн байх хэрэгтэй. Өөрөө зарчимч байх хэрэгтэй. Ингэж чадчихэж амжилтанд хүрнэ. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг ерөөсөө one by one те нэг нэгээр нь алгадаж сурна гэсэн үг. Step by step. Тэгээд энэ дэр миний хэлэх бас нэг зөвлөгөө юу гэх юм бол small simple step гэж 3S-ийн дүрм гэж байдаг. Ерөөсөө хийж байгаа ажлаа их ажил өөртөө нэгэн зэрэг овоолох юм бол хүн сэтгэл зүгээр ялагдчихдаг учраас жижиг зүйлүүдийг хуваагаад тавьчих. Small simple step. Энгийн жижигхэн үйлдэлүүд рүү хуваачих. Хийгээл ард нь гараад, хийгээл ард нь гараад, хийгээл ард нь гараад яваад. Айгүй ингийн. Тэгэхээр чи өөрөө моментум аваад эхэлнэ. Тэгээ чи дараагийн том зүйлүүдийг илүү хурдтайгаар хийгээд эхэлдэг. Тэгэхгүй хамгийн хүнд зүйлээс нь барьж хийх биш. Хамгийн энгийн зүйлийг бариад нэг юмны ард гачаа за энийг зэгцэлчлээ. За дараагийнхны үйлийг явах юм бол урам зоригийн хувьд хамаагүй дээр. Буюу энерги менежментийн хувьд гүйцэтгээд урам зориг аваад допамин аваад яваад ах юм бол хамаагүй л үр дүнтэй байдаг гэсэн. За 21 дэх хамгийн сүүлийн дадал зарчим юу вэ гэхээр ерөөсөө өөртөө үнэнч байх. Өөрийнхөө зорилгот үнэнч байх. Өөртөө өгсөн амлалтандаа үнэнч байх. Өөртөө үнэнч байх. Эцэст нь чи бусдыг бол хуурч чадна. Гэхдээ чи өөрийгөө ол хийж хуурч чадахгүй. Бурхан чамайг харж байгаа. Тэгээд чи өөрийгөө ч мэдж байгаа. Чи яг үнэнтэйгээ тулах юм бол чи өөрийгөө ямар сул доорой, ямар юмнуудыг хойшин тавьдаг, ямар хадгийн санаатай нөхөр гэдэг ер нь чи л мэднэ. Тэгэхээр ганц юм нь энэ дотроо ялт байгуулсан хүний өдөөс нүд ихцэлж харж байгаад намайг тэрний тэр гэдгээ би юм хийдгээ, би юм хийж чадна гэж хэлж чадна. А тэгэхгүй хүн угаасаа body language биеийн хилэмж ярьж байгаа үгний сонголт бие авч байгаа бүх юмар ингээ илтвэдэг. Тэгэхээр чи ямар нэгэн байдлаар харизмтай болъё гэж бодож байвал бусдын өмнө байлдан дагуулт хий. Магадгүй чи нэг 10-20 хүнийг ажиллуулаад тэдний өмнө үлгэрч шээ. Нэг юм жанжин шиг генерал шиг явъя гэж бодож байгаа бол номер 1 зарчим. Өөртөө л үнэнч бай. Чи өөрийгөө хуурдаггүй хүн байх юм бол дараа нь шал өөр. Өөртөө үнэнч байна гэдэг бол өөрийгөө хүндэлдэг, хайрладаг хүний шинж. Өөрийгөө ч үнэлдэггүй, хайрладаггүй хүн бусдыг үнэлж хайрлж чаддаггүй. Тийм учраас энэ хүмүүс дандаа хамтрагч нарыгаа гүрж мөрж явж байдаг. Тэгэхээр дээрэс нь магадгүй би дараа нь таадаг хүний нөөцийн талаар контент оруулж өгч болно. Ямар хүнтэй хамтрах вэ, ямар хүнтэй хамтрахгүй байх вэ гэх юм бол миний номер 1 тавьдаг зарчим. Өөрийгөө хүндэлдэг хүнтэй л би хамтрна. Яг тэр өөрийгөө хүндэлдэг хүн намайг хүндэлнэ. Намайг хүндэлдэг хүн намайг гүрж мөрөхгүй. Тэгэхээр ийм зарчмаар явдаг. Өөртөө үнэж байж тэр алсын том ажлуудыг хийж түүхэнд нэрээ үлдээхээр хүн болж удам судартай бичигдэх хэмжээний амжилттай хүн болох нэ гэж. За энд хүрээд high performance alpha хүний 21 дадал дуусч байна. Хэрвээ таалагдсан бол өөрийнхөө эргэн тойрны өөрчлөгдөөсэй гэж хүсэж байгаа хүмүүсүүд рүү явуулаад үзээрэй. Хүн өөрчлөгдөхгүйгээ өөрөө шийднэ. Доор the 1% club-ийн линк байгаа. Яг энэ зарчмаар амьдардаг. Амьдралынхаа бүх асуудлын голыг олоо харцсан. Зөвхөн өөр дээр ажилладаг залуучуудын клуб бол the 1% club. Ормоор авах юм бол доор линк нээлттэй байгаа. Тэгээд дотор уулзцгаая.